Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн миний ярих сэдэв яаж итгэлтэй хүн болох вэ? Мэдээж бусдын итгэлийг авахын тулд өөрөө итгэлтэй хүн байх хэрэгтэй. Тиймээс яаж итгэлтэй хүн болох вэ? Нэгдүгээр бусдыг маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Бусдыг яаж ойлгодог болох вэ гэвэл бусдыг маш сайн сонсож чаддаг байх хэрэгтэй. Эхнээс нь ахуулаад дуустал нь сонсож чаддаг байх хэрэгтэй. Маш төвчээртэй сонсож чаддаг байх хэрэгтэй. Үнэн болоосоо сонсож чаддаг байх хэрэгтэй. Ингэж сонсож чадах юм бол та бусдыг ойлгож чадна. Тийм болохоор бусдыг ойлгосноор бусдын итгэлийг олж авнаа. Мөн өөрөө итгэлтэй хүн болж чадна. Ингээд хоёрдугаарт бусдад өгч чаддаг байх хэрэгтэй. Та бусдад өгч чадаж байна уу? Найз нөхөддөө, гэр бүлийнхэнтэй, хайртай хүнтэй, худалдан авагчтай өгч чадаж байна уу? Гэхдээ зүгээр нөгөө хариу нэгсэн үгэлт биш. Үнэн голоосоо зүгээр л өгч сурахыг хэлж байгаа юм шүү. Тэгээ зарим хүмүүс тэгдэг штэ. Хүн өстө зөндөө өгчөөд ахад чинь ганц ч удаа буцаагаад өгөхгүй юмаа гэж гомдолдог. Тэгэхээр хариу нэгсэн үгэлт биш. Зүгээр өгч чаддаг байх хэрэгтэй. Тэгээд бас өгнө гэхээр заавал мөнгө төгрөг, бараа таваар бэлэгсэлт өгөх гээд байдаг. Заавал тийм юм өгөх шаардлагагүй. Хайр халамжаа өгч болно. Сэтгэлийнхаа үгийг өгч болно. Урам зориг, эрч хүч, үлгэр дуурайл өгч болно. Намайг анх удаа үнэгүй мэдээлэл өгдөг байхад хүмүүс гайхаад асуудаг байсан. Уука чи тэгээд үнэгүй мэдээлэл өгчөөд яах вэ гэж их асуудаг байсан л да. Тэгээ одоо тэр үеэ бодох юм бол хүмүүс их ойлгодог болсон байна. Тэгж асууж байсан хүн маань ч гэсэн өөрөө үнэгүй мэдээлэл бас өгдөг болсон байсан. Мөн үүн дээр нэмж хэлэхэд зарим хүмүүс үнэгүй юм өгч байгаа юм чи яадаг ингээд хамгийнхаа үн цэнэгүй тэ хамгийн муу чанаргүй зүйлүүдээ бас өгöd байдаг тохиолдол байдаг л да. Миний хувьд яадаг вэ гэвэл би хамгийн үн цэнтэй контент бусдад үнэгүй өгдөг. Хамгийн үн цэнтэй гэж үзэж байгаа видео бичлэгээ би бусдад үнэгүй өгдөг. Яагаад гэвэл миний үнэгүй өгч байгаа мэдээлэл ийм үн цэнтэй байгаа бол мэдээж миний үнэтэй өгч байгаа мэдээлэл бүр илүү их үн цэнтэй байх нь ойлгомжтой. Тэгээд ч бас хэлдэг шээ те хэр их өгч чадан тэр хэмжээгээрээ хүн эргүүлж авдаг гэдэг. Тийм болохоор бусдад өгч сурах хэрэгтэй. Гуравдугаарт үнэн чудраг байх хэрэгтэй. Мэдээж ойлгомжтой худлаа хэлээд ивэл хинд итгэх өвдөө тийм ээ. Тийм болохоор үнэн чудраг байх хэрэгтэй. Тэгээ би нэг жишээ хэлээ л да. Би дээр үед нэг тийм бөөний худалдаанд цүнх зардаг тийм бөөний дэлгүүрт ажилладаг байсан. Тэгээ хагасаа өдөр болгон жижиглэнгийнхэн орж ирдэг байсан. Маш их хүмүүс орж ирнэ. Маш завгүй болдог байсан л да. Тэгэд энэ үеийг ашиглаад манай эзэн авгаа нөгөө дефекттэй тийм цүнхнүүдэд шахдаг байсан. Тэгээ намайг ч гэсэн шах гэд шаарддаг байсан. Тэгээд энэ надад маш их хэцүү санагддаг байсан. Худлаа хэлэх нь хэцүү шүү дээ, тийм ээ. Тэгээд дараа нь нөгөө хүмүүс чинь мэдээж шахуулчихсан тийм дефекттэй бараа авсан хүмүүс чинь эргүүлээд энэ дефекттэй байна гэд авчирдаг байхад манай эзэн авгаа юу ярьж байгаа нь зөв зүгээр байсан шүү дээ. Чи өөрөө урсан байна гэд улаан цам худлаа хэлээд нөгөө барааг нь юусоо буцааж авдаггүй байсан л та. Тэгээд яасан гэвэл хэдэн жилийн дараагаар энэ дэлгүүр хаагдсан. Тэгэхээр худлаа хэлснээр ер нь юм ахицтай явахгүй. Тийм болохоор маш шудраг байх хэрэгтэй. Ингээд дөрөвдүгээр хэлсэн амандаа хүрэх, ярьснараа болох хэрэгтэй л дээ. Жишээлх юм бол заримдаа би нэг юм дэлгүүрт яваад орохоор маш их хямдрал үүссэн байдаг. Тэгээд нөх худалдагч нь юу гэж хэлдэг вэ гэвэл энэ хямдрал руусоо жилдээ нэг удаа дохиох хямдрал ахиж ангиж айхтар хямдрахгүй шүү гэж хэлдэг. Тэгээд нөгөөдгөөс нь тийм юм болов уу гэж бодоод юм худалдаад авчдаг. Хэдэн сарын дараагаар эргээд нөгөө дэлгүүрт орж ирэхэд яадаг гэвэл нөгөө хямдралтай байсан бараа хямдралтай хэвээрэл байж идэг. Тэгэхээр бас хүний итгэлийг алддаг. Би нөгөө дэлгүүрт дахиж орох хүсэлгүй болсон байх жишээтэй. Мөн заримдаа бараа таваараа ч гэсэн рекламтахад өстой хамгийн мундаг бараа таваар гэж рекламцсан мөртлөө яваад очоод эсвэл худалдаад авсан тохиолдолд нөгөө бараа таваар нь тийм яг рекламцсан шигэ байж чаддаггүй шүү дээ, тэ. Тэр тохиолдолд бас мөн адилхан итгэл алддаг тохиолдол их байдаг. Бусдын итгэлийг авъя гэвэл хэлсэн амандаа хүрч сурах. Ингээд 5 дугаарт элен далангүй байх хэрэгтэй л дээ. Элен далангүй байснаар хүн өөрөөрөө байж чаддаг штэ. Ямар нэг юм нууж хаагаад байх юм бол те ингээд өөрөөрөө ерөөсөө байж чаддаггүй. Тийм болохоор элен далангүй байдаг. Би маш заримдаа хамаг байдаг юм тоочод ярьчих шиг болдог. Тэгээ ярьчаад яана хамаг юм дэлгэцлээ гэж боддог ч гэсэн би ингэж элен далангүй байснаар нөгөө хүнийг бас элен далангүй байх тэр болцоог нь нээж өгдөг. Ингээ хоёр хүн хоёулаа элен далангүй байх юм бол яадаг гэвэл
мэдээж маш сайн холбогдож чаддаг, бие бинийгээ ойлгож чаддаг, мөн бие биендээ итгэх итгэл нь илүү өндөр болж чаддаг. За тэгэхээр эдгээр 5 шинж тэмдгүүдийн аль аль нь танд байна вэ? Эдгээр 5 шинж тэмдгүүдээр та нэмж хэлэх ямар зүйл байна вэ гэдэг энэ тухай та блог дээр орж ирээд блогийн доор энэ бичлэгийн доор сэтгэлдээ үлдээгээрээ хэрвээ танд энэ хүү бичлэг таалагдсан бол лайк дараарай, цааш нь найз нөхдөдөө түгээгээрээ мөн иймэрхүү бичлэгүүдийг цаг тухайн үед нь имэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй бол uka@cv.com руу орж захин мэдээлэлд бүртгүүлээрээ би тань руу шинэ бичлэгээ имэйл хаягаар чинь илгээх болно. Мөн YouTube сувагт бүртгүүлж болно. Хүс, хий, хүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.